Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио. Бизнес лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Оройн сонсогчдоо Metro Lounge 91.7 радиотой хамтдаа байгаа сонсогчдоо бүхэнд оройн мэндийг хүргэж байна. Ингээд 17 цаг тэг минутаас бизнес лав хуулийн фирмтэй хамтраад эрх зүйн тойл нэвтрүүлгийг хүргэж байгаа. Ингээд энэ удаагийн эрх зүйн мэдээллийг эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор буюу үүнд хүний бие, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудлуудаар ярилцахаар болсон. Ингээд бизнес лав хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Ганбат студид ирсэн байна. Оройн мэндийг хүргэж байна. Оройн мэнд сайн байна. За баярлалаа. За сонсогчдод бас эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор асуух асуулт байвал эфир утас болох 714 20 66 гэсэн утсаар холбогдоод асуух боломжтой байгаа шүү. Утас маань нээлттэй байгаа гэдгийг хэлье. За хоёулаа эрүүгийн хэрэгтэй холбоотой өнөөдөр бол асуудлуудыг ярина. Тэгэхээр эрүүгийн хэрэг гэж өөрөө яг ямар хэрэг юм бэ? Энэ талаар бас мэдээллийг сонсогчдод өгөхгүй юу? За эрүүгийн хэрэг гэхээр эрүүгийн хуулинд гэмт хэрэг болохоор заасан үйлдэл эс үйлдвэгийг эрүүгийн хэрэг гэж ойлгож болно. Тэгээ энэ нь болохоор хувь хүнд мөн нийгэм эсрэг чиглэсэн үйлдэл эс үйлдвэгийн айл нь байж болно. За эрүүгийн хуульд заасан л бол гэмт хэрэг болно л гэсэн үг. Тэр үйлдэл эс үйлдвэгийг. За тэгэхээр үйлдэх эсвэлдэх гэдэг жишээ л да. Тэгэхээр яг ямар төрлүүдийг эрүүгийн хуульд авч үзээд байгаа юм бол ангиллуудаас нь бас өргөл. Эрүүгийн хууль гэмт хэргийн ангиллын үед бол хөнгөн хүнд өвтөр, хүнд онц хүнд гэж дөрвөн төрөл байдаг. Дөрвөн ангилдаг. Тий. За тэгээд хэрэг болгон өөр ингэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй. Энэ бүрэлдэхүүний шинж мань хангагдчих. Бүрэлдэхүүний шинжээр ялгарч иж аль ямар гэмт хэрэг вэ гэдэг чинь л нарийн зүйлчлэгдэж чинь гэсэн үг л тий. Хэрэг болгон өөрийн өнгөтэй гэсэн үг. Нэг үгээр. Тэгэхээр ангиллал нь бас янз бүр байдаг гэсэн үг. Тэгэхээр дөрөв ангилдаг гэж штэ тий. Тэгэхээр хамгийн хүнд гэмт хэрэг гэхээр ямар гэмт хэрэг тооцогдох вэ? За онц хүнд гэмт хэрэг мэдээж гэмт хэргийн ангилалд хамгийн хүндтэй орж байгаа. За онц хүнд гэмт хэрэг дотор бол хүнийг санаатаа алах, хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар мөн хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд орно. Маш олон гэмт хэргүүд байгаа л да. 148-ийн дүр буюу бас заллингийн гэмт хэрэг бас онц хэмжээний охиролтой бол онц хүнд гэмт хэрэгт ороо явждаг. Ер нь бол онц хүнд гэмт хэргүүд их гэмт хэргүүдийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу хүндрэл нөхцөл байдлууд дээр л ороо авчиж байгаа л да. Онц хүнд гэмт хэргүүд. Маш олон гэмт хэргүүд байна. За арай хөнгөн гэхээр яг дөрвөн ангилдаг гэсэн чинь тэгэхээр та бас яг энэ дөрвийн энэ ийм хэрэг юм, энэ ийм хэрэг юм, энэ ийм хэрэг юм гэж мэдээллийг өгөхгүй юу? За хөнгөн гэмт хэргүүдийн үед бол санкцийн үед бол 1-3 сарын баримтлах ялтаа хөдөлмөрийн үсээ доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний дүгөө торгох иймэрхүү санкцуудтай нийтлэг. За хүндөвдөр гэмт хэргүүд бол 2-5 жил хүртэлх санкцтай. За мөн хөдөлмөрийн үсээ доод хэмжээг болон 51-ээс дээш 150 дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний дүгөө торгох ч юм уу эсвэл 3-аас 6 сарын хугацаагаар баримтлах. За иймэрхүү нийтлэг ийм санкцтай. Хүнд гэмт хэргүүд бол мэдээж 5-аас дээш 10 жил хүртэлх хугацааны хорих ялтаа. За мөн хөдөлмөрийн доод хэмжээ мөн 251-ээс дээш гэд явчихна. Ер нь бол гэмт хэргийн ангиллал хүндөвтөр хүнд онц хүнд гэд болох тусмаа л мэдээж санкц бол нэмэгдэнэ. Тэгээд яг хөө манай Монгол улс бол
хөнгөн гэмтэрэг. Ер нь бол бас хүндэвтэр хүнд гэмтэргийн гаралтаараа бол дээгүүр явдаг. Одоо нийгмийнхаа нөхцөл байдал, за хүн амын боловсрал, за оюуны ухамсар бүхэл юм маш шалтгаалж л байх л та. За ер нь бол бас нэлээд бусад улс орнуудыг бодвол нэлээд дээгүүр барьж бичигддэг гэсэн үг юм тий. За бусад улс орнуудтай харьцуулахад их янз гарна л та. Зүгээр манай улсын хэмжээнд бол хөнгөн онц хүнд гэмтэргээс бодвол хүндэвтэр хүнд гэмтэрэг нь арай түлхүү гардаг л гэсэн үг л тий. За сүүлийн үед ер нь залуучуудын дунд ч гэдэг юм уу те одоо гарч байгаа одоо хамгийн одоо гэмт хэрэг нь бас ямар гэмт хэрэг ер нь бол голлож байна. Залуучуудын дунд гарч байгаа. За эрүүг үеийн тусгай анги 99-ийг буюу бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай очихулах. За 99-2 бүлэглэж. За үндсэндээ бол бусдын бие махбодод хөнгөн санаатай очихулах гэмтэрэг. За нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмтэрэгт ордог. Танхаарах гэмтэрэг. 181 эрүүг үеийн тусгай анги 181. Энэ хоёр гэмтэрэг залуучуудын өнөөгийн манай залуучуудын донд маш их гардаг. За хүний бие махбодод хөнгөн санаатай очихулах гэмтэрэг маань өөрөө гэмтлийн хөнгөн зэрэг гарснаар эрүүг үеийн тусгай анги 99-ээр үүсдэг. За манай залуучууд одоо өнөөгийн нийгэмд гадуур чөлөө цагаа бас өнгөрөхдөө бусдаа маргалдаж одоо зодоо юм те. Үүний улмаас хин нэгний одоо бие махбодод хөнгөн гэмтэл үүсэх асуудал маш их гарч байна. За энэ мэдээж манай улсын залуучуудын шууд энэ ухамсартай шууд холбоотой. Ер нь цагдаагийн байгууллагт шалгагдж байгаа хэрэгүүд бол эрүүг үеийн тусгай анги 99-ийг бол маш их байдаг. Залуучууд бол яг энэ төрлийн гэмт хэрэгт бол маш их оролцдог. Энэ гэмт хэрэг нь бүлэглээд бүлэг болоо явчихаараа 99-2 гээд хүндэвтэр гэмт хэргийн англи руугаар авчдаг. Хүндэрчдэг. За манай энэ залуучууд бас би хувьдаа бас нэг яг энэ мэргэжлэр 10 жил ажиллаж байгаа хувьд энэ залуучуудаа юу гэж харж байгааг бол хүмүүсийн боловсролын залуучуудын маань энэ ухамсарын түвшин ялангуяа энэ эрүүгийн хуулийн талаарх мэдлэг байхгүйгээсээ болж энэ 99-1 гэсэн юм зүйл ангийн заасан гэмт хэрэгт бол маш их хүртэж чинь гэж бодож байгаа. За жишээ татад одоо олон нийтийн газар буюу бар, паб ч юм уу тийм газрын залуучууд найс нөхдөр олуулаа явж хагаад нэг найз нэг хүнтэй маргалдаад нэг зодолж явахт нь нөгөө найзууд нь очиод салах гад ч юм уу эсвэл зарим нэг нь салах гэж очино эсвэл зарим нэг нь очиод найзаагаа өмөрч зодолтно. Ийм хүү байдлуудаас 99-2 буюу бүлэглэж гэдэг ийм зүйл анги руу ордог. Тэ. Мэдээж салах гэж очисон ч найзаагаа хамгаалж зодолох гэж очисон ч гэсэн аль алин дээр нь мэдээж хохирогч таалын одоо хамт байсан найз нөхдөж гэдэг ч юм уу. Энэ бол эдгээр бүлэглээ зодсон, эдгээр бүгдөө дайрсан гэл тиймэрхүү байдлаар мэдүүлэг өгөхөд бол ер нь бол хуулийн хэлтийн байгууллага шалгаж тогтооход бас хүндрэлтэй байдаг. Тэгээ 99-2 бүлэглэж бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдэг гэмт хэргийн англи нь хүндэвтэр болж санкц буюу ял нь одоо нэмэгдэж явцдаг. Маш осолтой. Тагаан гэмт хэрэг бас байна. Энэ тагаан гэмт хэрэг чи өөрөө 181 гудамж талбайд арх согтурал хундааны зүйл хэрэгжилчээд ойрлж чарлаад гудамаар ойрлж алах ч юм уу олон нийтийн одоо паб, караоке за юу гэдэг бильярдны газар ч гэдэг ч юм уу ийм газрууд юм ойрлж чарлаж бусдыг одоо ямар нэгэн байдлаар хамглан тайван байдал алдагдуулж байгаа энэ үйл чинь бас 181 тагаан гэмт хэрэг бол авчиж байгаа. Энэ гэмтрүүд бол маш их гардаг. Ер нь бол 181 99 энэ хоёр зүйл анги маань хоорондоо субъектив санаагаараа ялгардаг. Айгуу тийм ойролцоо төрлийн бүрэлдэхүүний шинжтэй.
гэмт хэрэг байдаг. За та түрүүн танхаан гэмт хэрэг ярьж байна. Тэгэхээр яг танхаан гэмт хэрэг болоод одоо хүний бид санаатай учруулах энэ гэмт хэрэг хоёрын ялгаа нь бас яг юу юм бэ? Маш зөв асуулт байна. Танхаан гэмт хэрэг 99-ийг буюу бусдын бие махбодоос хөнгөмт санаатай учруулах. Энэ хоёр гэмт хэрэг маань субъектив санаагаараа ялгардаг. Субъектив санаагаараа за мөн объектив талаараа ялгарч болно. За жишээ нь одоо 99-ийн нэг буюу бусдын бие махбодод хөнгөмт санаатай учруулах. Энэ гэмт хэрэг маань одоо хоорондоо бие биенийгаа бас таньдаг тий. Хоорондоо таньдаг найз нөхдүүд бас хоорондоо зодтолцсон. Ийм асуудал байвал энэ тохиолдолд бол одоо бие биенийгаа бас урд нь таньдаг байсан гэдэг утгаараа практик дээр ерөөхдөө 99-ийн нэг буюу бусдын бие махбодоос өмнө санаатай учруулах бол одоо за харин огт бие биенийгаа таньдгүй хүмүүс хоорондоо зодтолдох ч юм уу ямар нэгэн байдлаар маргалтаад ойролж шаардаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах ч юм уу иймэрхүү байдалтай байвал 181 буюу танхаарах гэмтэр болоод байгаа. Тэгэхээр үндсэндээ бол субъектив санаа өмнө таньдаг байсан үгүй юу объектив талын бас зарим шинжүүд харагдаад байгаа юм л да. Үүгээрэл ялгарч байгаа. Та түрүүн бас нөгөө нэг одоо яг хүмүүсийн хүмүүжилч гэдэг юм уу те залуучуудын тэр дундаа одоо яг энэ гэмт хэрэг, эрүүгийн гэмт хэрэгтэй ч юм уу ер нь хуйлаа сайн мэдгүй байгаа учраас л яг энэ гэмт хэрэгт ер нь бол холбогдоод байгаа шүү дээ те. Тийм болохоор яг ер нь 10 жилийн сургуулиудад яг хууль ёс зүйн хичээл бол орж байгаа л доо. За гэхдээ бас төдийлөн сайн орохгүй байгаа юм болов уу? Тэрүүнээс үүдээд энэ гэмт хэрэгүүд ч гэх юм уу сайн ойлголтгүй байгаа учраас энэ эдгээр гэмт хэрэгүүд гараад байгаа юм болов уу? Яг зөв. Энэ гэмт хэрэг чи одоо манай 10 жилийн ерхий боловсролын сургуульд чи нийгмийн багш гэж байдаг бах тий. Нийгмийн хичээл, нийгмийн шинжлэх ухаан ч юм уу. Яг ийм мөн эрхцүү гэж бас нэг ордог байсан. Одоо бас яаж байгаа юм бол энэ хичээлүүдээр үндсэндээ яг мэрэгжлийн хуульч хүн энэ хичээлийг ялангуяа эрүүгээр мэрэгсэн өмгөөлөгч яг энэ чиглэлээр одоо 10 жилийн хүүхдүүдэд одоо 12 жил буюу ерхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хичээлийг нь оруул арай илүү түлхүү ач холбогдол өндөртэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо нийгмийн багш ч юм уу ийм одоо боловсон хүчнүүд маань хичээл орохоор бас яг мэрэгжлийн эрүүгээр мэрэгсэн өмгөөлөгчийн хэмжээнд бас хүрч энэ эрүүгийн хуулийг бол мэдээж тайлбарлах байтугай эрүүгийн хуулийн талаар огт ярьдгүй байхгүй. Ерөөсөө 10 жил ерхий боловсролын сургуульд маань үндсэн хуулиа түлхүү яриад хүний эрх чөлөө гэж юу юм бэ? Хүний үндсэн эрх нь юу юм бэ? Үүрэг нь юу юм бэ гэвэл үндсэн яг эрх зүйн боловсрал олох гээд үндсэн суурьал ярьж байгаа. Яг одоо миний өөрийн зүгээс харж байхад бол ерхий боловсролын сургуулиуд маань одоо мэрэгсэн эрүүгээр мэрэгсэн өмгөөлөгч нартаа яг ингээд замын хөдөлгөөний дүрм ч юм уу одоо энэ нийгэм одоо танхаарах гэмт хэрэг хүний бие махбодод хөнгөн санаатай учруулах энэ 99-ийн 1 гэдэг энэ зүйл ангиудаар одоо яг ингүүл ийм гэмт хэрэг болчтой шүү. Ингээд яачих юм бол ийм ял онохоор хуулиндаа байдгийн шүү гэд 10 жилийн одоо хүүхдүүдэд ингээд зогцсон юм сургалтыг олгоод мэдээллийн өгөө явуучих юм бол яг энэ эрүүгийн хуулинд яг ингэчээр гэмт хэрэг болчтой юм байлээ шүү гэж ойлгоцсон хүмүүс маань хүүхдүүд маань энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх боломжтой юм л да. Миний хувьд тэгж харж байгаа. Одоо энэ хүүхдүүд залуучууд за энэ танхаарах энэ бусдын бие махбодод хөнгөн санаатай учруулах энэ гэмт хэрэгт холбогдчиход инхээр танхаа болчихж байгаа юм уу? Инхээр эрүү өсчт юм уу гэд тэрийг юусоо мэдхгүй ингэдэг байсан юм уу? Өстой ийм ингээл эрүү өсчт юм уу? Өстой мэдсэнгүү за юу гэдэг одоо яг энэ талын мэдлэг бол юусаа харагдахгүй. Ямар ч ойлголт байхгүй. Тэгээд энэ гэмт хэрэгт шижигтэн ялагдагч, шүүгдэгч болоо явдаг. Ийм асуудал маш их байна л да. Ер нь бол залуучууд энэ талаар ойлголт бол байдаггүй. Байдгүйгээс л болж энэ хэрэгт холбогддог. Тэгэхээр яг одоо найз нартайгаа нийлээд маргалтаад ч юм уу те. За тэгээд одоо ингээд
яг хууль өмгөөлөгчгээ явахаар боллоо. Гэтэл яг очоод яг энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авч ийн гэж ойлгож болох уу? Хүмүүс За тэгж ойлгож болно. Яг өөрийнхөө гаргасан үйлдэлийг гэмт хэрэг болно гэдгийг бол ойлгоогүй явж хагаад цагдаагийн байгууллага дээр эргүү хэрэг үүссний дараа за энэ ингээд танхаарах болчт гэмт хэрэг болчт юм байна. За энэ ингээд бусдын бие махбодод хөнгөн гэмтэл саантаа учруулах ийм гэмт хэрэг болчт юм байна. Ингээд бүлгэлчт юм байна гэд тэрийг ойлгодог, ухамсарладаг. Гэсэн ч одоо нэгэнт тэр үйлдэл маань өөрөө гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй эрүү үүссэн байгаа учраас яалтч байхгүй залуу наснда бас яс шитгэлийн асуудал яригдж зарим нь бол яс шитгэл авч бас нэг харт толгой амьдралд өвдөж байгаа юм л та. За тэгэхээр яг ерөнхий боловсролын сургуулиудад яг ингээд за одоо хууль холбоотой ингээд багахан хэмжээний бас ойлголтуудыг өгч юм л та. Тэгэхээр яг манай Монгол улсын зүгээс ч гэдэг юм уу те яг энэ эрх зүй мэдээллийн нэгдсэн системд ч одоо бас яг тодорхой мэдээллүүдийг яг тусгацсан байдаг юм байна. Гэтэ тэр болгон хүмүүс бол ороод хараад үзээд бол байхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр яг манай хуулийн одоо энэ яг байгууллагуудын зүгээс бас яг энэ нэгдсэн тийм ойлголтыг өгдөг ер нь тийм байд юм болов уу газар. За мэдээж танах яг ингээд нэг хуулийн ферм байгуулад тэ ингээд ажиллаулж байгаа. Тэгэхээр яг хуулийн мэдээллүүдийг бол өгөх нь тодорхой. Хүн очиод асуух юм бол за яг одоо улсын хэмжээнд ч гэдэг юм нэг юм ойлголтууд ер нь. За улсын хэмжээнд сум дүүрэг мөн нийслэлийн засаг дарга бүгд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалтуудыг бас тодорхой үе шаттайгаар төсөвдөө тусгаад ингээд төлөвлөгөөндөө тусгаад хэрэгжүүлдэг. Гэхдээ за мөн замын цагдаагийн газар ч гэсэн тухайн арай нэгж газруудаа мөн прокурорын байгууллага байна. За бүгд л ерөөсө цагдаагийн байгууллага бүгд л ерөөсө юу яаж байгаа л та сургалтуудыг тодорхой хэмжээ хийдэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх. Гэхдээ тэр нь яг жилдээ нэг ч юм уу за нэг дээдл нь 2 л удаа хийдэг. Гэхдээ тэд нар яг хүмүүст яг хүрж ийн үгүй л яг миний бодлоор бол яг тийм төдийлэн сайн хүрч бас чадахгүй байх шиг байна. Яг тэр хүмүүс чинь болохоор ямар хүмүүс юм тэр юунд урьдчилан сэргийлэхэд хамагдаад байна гэх юм бол насанд хүрсэн одоо бас нэг тодорхой нас төлөвшсөн хүмүүс яг тийм урьдчилан сэргийлэх тэрмэнд айгүйх хамрагдчихад тийм судалгаа байгаа. Уул нь бол гэмт хэргийн чинь бүр урьдчилан сэргийлэх юм бол яг ерхий боловсролын сургуульд хүүхдүүдийг яг насанд хүрээгүй хүүхдүүд тэр айгүйх холбогдоод байгаа. Тэр гэмт хэрэгээс нь эхлээл олон сургалтуудыг хийгээ явал тий. Айгүй ач үр дүнтэй байх хэрэгтэй гэж миний бод тий. Тэгээ яг насанд хүрсэн хүмүүс одоо прокурорын байгууллага ч юм уу, цагдаагийн байгууллага ч юм уу, нээлттэй алганы өдөрлөг ч юм уу ингээд гэмтгээс үрсэн сэргийлэхээр яриа зөвлөө хийхээр 10 жилийн ерхий боловсролын хүүхдүүд очихоосоо илүү нөгөө 30 гарцсан 40 гарцсан хүмүүс янз бүрийн өөрсдөө залингийн гэмтэрэг ч юм уу янз бүрийн гэмтэрүүд тохирсон тэр талаараа зөвлөгөө аваа яваад идэг. Тэгээ залуучууд яг одоо эд өсвөр насны хүүхдүүд залуучууд энэ хүмүүс бол хамрагдах нь бол судалгаагаар бол маш доогуур үзүүлэлт гарсан. Тийм учраас бол ирээдүгээ бид нэр гэмтэрээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгээд явбал одоогийн нөгөө нас тогтсон 30 40 гарцсан тий одоо нөгөө хүмүүс маань тэгж одоо зөвлөгөө авах ус бүр багаас нь ингээд бид нэр хамруулаад системтэй хамруулаад явжвал тэр хүмүүс нь том болоод бас тийм гэмт хэрэгт бол гэмт хэргийг хохирохч болох эсвэл гэмт хэрэгт холбогдох тийм юм үйлдэл юу маань өөрөө багасах хэрэгтэй байхгүй. За тэгэхээр яг манай Монгол улсын хэмжээнд яг хэдээс хэдэн насны хүмүүс гэмт хэрэгтэй төлхөө одоо холбогдож байна вэ? За судалгаагаар бол яг залуучууд байгаа. Залуучууд тэгэхээр 18-аас 25 нас. Тий бүр яавал бүр 18-аас тий 30 хүртэлх насны. Тий энэ дундаа бол яг хамгийн их гарч байгаа гэмт хэрэгүүд нь болохоор эрүүл мэндийн тусаа 99-ийг буюу бусдын бие махбодод хөнгөн гэмт саантаа учруулах одоо энэ яриад байгаа сэдв. За мөн танхаарах гэмт хэрэг буюу 181
За мөн хулгайн гэмтэргүүд байна. Дээрмийн гэмтэргүүд байна. За залингийн гэмтэргүүд байна. За гэхдээ яг энэ дундаас үнэхээр одоо дийлэх олохыг нийлж байгаа гэмтэрэг нь бол 181 99 ийм л гэмтэргүүд бол танхаарах одоо мөн бусдын бод өнгөнд сайн тавьж болохгүй зодооны хэрэгүүд гэсэн үг шүү дээ хараа үүрээр ярил. Эднэр л байна л та. За яг хүний амь бие эрүүл мэндийн эсрэг одоо гэмт хэрэг гэд. За энэ дээр болохоор би нэг жишээ бас одоо хэлээ л да. Миний нэг таньдаг хүн дээр одоо тохиолдсон жишээч гэдэг юм уу. Энэ маань болохоор нэг нурууны одоо суулттай гэд тэгсэн. Тэгээ эмч маань эмч болохоор өөрөө нурууны суулттай байна. Тэгэхээр одоо хагалгаанд орох ёстой гэсэн ийм зүйлийг ярьсан байхгүй. Дискийн одоо нурууны дискийг солино гэд. За гэтэл тэр хүн маань нөгөө нэг шууд одоо эмч тэгж хэлсэн учраас баг за би баг маргааш хагалгаанд орё гэж орцсон юм байна. Тэгээ хагалгаанд орчоод яг хуу диск ингээ ахуулсан жоохон яс сургалттай байсан гинэ. За тэгээд сүүлд нь ингээд одоо 2 3 жилийн дараа үзсэн чинь зүгээр ингээд эмчэд одоо нөгөө нэг уламжлалтаар яваад зүгээр бариулаад болчих байсан юмыг заавал хагалгаанд ороо гэж оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо миний одоо түрүүний би хэлсэн шүү дээ нөгөө нэг хүний амнаас эрүүл мэндэд холбоотой гэмт хэрэг гэдэг. Тэгэхээр энд одоо орохгүй. Тухайнч бараг хагалгаанд орохгүй байсан хүнийг одоо хагалгаанд оруулцаал гэсэн үг болчиход байгаа. За наад ч юм болохоор албан тушаалын гэмт хэрэгтэй бас орчин л да. Тий. Одоо эмнэлгийн байгууллагын ажилтан эмч тий. Энэ хүмүүс маань албан ажилдаа хайн хандах ч юм уу эсвэл албан тушаалын албаны байдлаа уруулах, хэтрүүлэх тий. Одоо тодорхой хэмжээний ашиг хонжоо олох ч юм уу эсвэл бүр эсэргээрээ одоо мэдлэг боловсралгүйгээсээ болоод эсвэл одоо тухайн нурууны ясны зураг мөрийг үзэхдээ ч юм уу одоо нэг хайн гандж одоо хальт үзнэ гэх юм уу да тий. Тэмхүү байдлаа үзээд оншийн одоо хайн гандж буруу зүгөө тавьж энэ хүн хагалгаанд орсон бол мэдээж цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байна гэх юм бол яг албан тушаалын гэмт хэрэг дотроо бол ороо явчихна л та. За үүн дээр эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем дээр би яг одоо үзэж байна. Тэгэхээр энэ дээр 107 дугаар зүйл дээр ингэж заасан байна. Бусдыг одоо амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх. Энэ бас одоо гэмт хэрэгт ороо явчихна. Тий, наача болохоор нөгөө ялангуяа одоо манай практик дээр гарч байгаа гэх юм бол их нялхсан эмчнэр гэж байгаа шүү дээ. Би яг энийг ярьж байсан. Их нялхсан эмчин эмч нар юу яаж байгаа түрхэж байгаа хүмүүст за одоо болоогүй байна те гэдэг ч юм уу ийм хөө хайн хандснаа ч юм уу эсвэл тусламж үзүүлэхгүй тэр хүн үнэхээр өвдөөд одоо ингээд түрхгөөд хэцүү хүнд нөхцөл байж хат нь тусламж үзүүлэхгүй ийм хөө байдалтай явснаас хүний бас эрүүл мэнд буюу одоо тэр их маань өөрөө эндэх эсвэл хүүхэд нь эндэх тэ эсвэл хоёулаа эндэх ийм асуудал цус алдаж тэ ийм асуудал бас зөндөө гардаг тий энэ тохиолдолд бол 107-оор зөвлөлтөлнө яг хуулийн дагуу зөвлөлттэй тийм. Гэхдээ яг ер нь бол хараад байхад яг хуулийн дагуу баг байдгүй юм шүү. Яг ингээл ер нь мэдээгээр ч юм уу зөндөл явж ийн л та сошиалор. Гэтэл ерөөсөө эндээ үүнтэй холбоотойгоор тухайн эмчт хариуцлага тооцсон, тухайн албан байгууллагт хариуцлага тооцсон юм ер нь бол нэг харагдахгүй байгаа юм шиг харагдаад байгаа шүү зүйлүүд. Яг нь албан байгууллагт бол эрүүг үйлээ хариуцлага тооцогдохгүй. Хуулийн тийм. Зөв албан байгууллагт бол цагааны арга хэмжээ авч болно. Гэмт хэрэг гарсантай холбоотой бас прокурорс мэдээлэл очино. Тодорхой цагааны арга хэмжээс авч иж болно. Зөвхөн хувь хүнд тооцсон. Мэдээж ажилласан чөлөөлж болно. Эрүүгийн хариуцлага хүлээлгэн яг нь практик дээр хүмүүс янз янзаар л харж байгаа. Тэ яг нь ингээд зарим хүмүүс нь ингээд зүгээр яваад ах шиг байна. Заримуд нь мэдээж гомдол зарим нь гарган зарим нь гарахгүй гомдол гаргасан нэг нь тодорхой хэдэн цаас аваад гомдлгүй гэдэг ч юм уу те наан цаанаас гомдлоо гаргадгүй ч юм уу за тэгээд эсвэл гомдол гаргасан чинь нөгөөх нь
нөгөө хүн маань сошиал ертөнцөөр бас ингээл аюу сүртэй юм ярьдаг. Гэтэл гэмдэр шиштэй гомдлын нь бол цагдаагийн байгууллага шалгаад мөрдөн байцаалтын шатанд бол тэр эмч бол одоо тусламж үзүүлээгүй нь тогтохдохгүй үзүүлсэн байх ч юм уу ийм нөхцөл байдал үүсээд хэрэг хэрэгсэхгүй болох ч юм уу те гэмдрийн бүрэлдэхүүн гүнзгий хэрэгсэхгүй болох ч юм уу энэ тохиолдолд нь одоо хүмүүс бас зарим нь бол одоо хариуцлага тооцохдохгүй яваад байна ч гэдэг ч юм уу янз янзын ойлголт байгаа л ах. Гэхдээ хариуцлага бол тооцогдож байгаа бас зөндөө олон барагддаг жишээ байгаа. Хүмүүс бүгдийг нь мэдэхгүй л байгаа. Сошиал ертөнцөөр одоо ингээд тэр болгоны хүмүүс тавиад байхгүй. Тэ хөдөө орон нутагт бол зөндөө л тийм асуудал гараад эмчнэр бол яш шитгэл аваад зарим нь ажилласаа халагдтал ингээд явж лээ дээ. Яг хотод нөгөө ганц нэг зарим хүмүүс сац ингээл сэтгүүлч нараас дэш нь нилээ хийлд бол нилээ сур юу байхал ингээл юу яаж байгаа л тийм л юмуд цөөхөн харагдчихлаа байх л та. Цөөхөн болохоор зөв. За танах ч өөрөө бизнес лав хөлийн фирм те. Тэгэхээр та бас өөрөө яг хууль шумгуулагч хийж байгаа. Тэгэхээр яг энэ эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор бас танах ямар зүйлүүдийг хийж байна, үйл ажиллагаануудыг явуулж байгаа вэ? За манай бизнес лав хуулийн фирм. За бид нар манай байгууллагын одоо өмгөөлөгч, хуульч өмгөөлөгчд мөн эрхцүүчд гэж байна л та. Ерөнхийдөө бол нэг хуульч өмгөөлөгч нар бол 10-аас доошгүй жилийн туршлагатай хуульч өмгөөлөгч нар байгаа. За тий би өөрөө бас үүсгэн байгуулагч нэг нь. Тий. Тэгээд манай фирм яг энэ эрүүгийн эрх зүйн чиглэлээр гэх юм бол нийслэлийн шийдвэр үүсгэх газар, мөн шийдвэр үүсгэх эрхийн газарт. За мөн хаан банк болон за мөн сайхан бас зүүн хараагийн цагдаагийн газар, цагдаагийн хилцээр гэх мэт одоо олон байгууллагууд төрийн байгууллагад хүртэл бид нар сургалтуудыг хийж байгаа. Тий. Ерөнхийдөө бол их ойр орхон сургалтуудыг хийж байгаа. Тий. Эрүүгээр мөн одоо бусад иргэнээр ч гэсэн хийж байгаа. Ер нь манай хуулийн фирм бол мэрэгжлийн өмгөөлийн үйлчлэг үзүүлдэг. Дээрээс нь сургалтуудыг хийдэг. Бизнес зөвлөх үйлчлэг үзүүлдэг. Сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Мэрэгжлийн сэтгэл зүйчтэй. Тэ сэтгэл зүйн хүн төвчтэй хүнтэй харьцаж эмчилдэг, эмчилгээ хийдэг. Ийм фирм байна. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио Бизнес лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Metro Lounge 91.7 радиотой хамтдаа байгаа сонсогчдод баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор бас мэдээллүүдийг өгч байгаа гэдгийг хэлье. За ингээд бизнес лав хуулийн фирмийн за хуульч өмгөөлөгч Гам Бат болоод Азбаяр нар студид байна. За тэгэхээр яг эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор гэх юм бол яг одоо яг бодит жишээн дээр хоёрыг яг хийж хэрэгжүүлж байсан, өмгөөлж байсан бодит жишээн дээр бас тайлбарлаад хэлвэл. За мэдээж манай хуулийн фирмээс бол маш олон эрүүгийн ирэг дээр бол явж ажиллаж бол тий шийдвэрлүүлж байсан. Тий тэр бүгдийг одоо маш олон байгаа л та. Бүр эрүүгийн тусаан заасан гэмтэргүүдээс бол одоо бараг л дийлэх болох төр нь явж ирсэн. За ерөөхдөө нэг жишээ татаад ярихад бол тий яг одоо жишээ татахдаа би нийтлэг одоо манай өнөөгийн нийгэмд гарч буй маш их гарч буй нийтлэг хүмүүсийн алддаг жишээн дээр нь ярьчих. Хүмүүс одоо жишээ нь караокен дээр одоо тооцоо караокен дээр ч юм уу эсвэл ямар нэгэн дээр тооцоо хийн штэ. Баар ч юм ямар ч караокен дээр тооцоо хийхдээ мөнгнөөс олж маргалтна. Илүү байна. Чи надад илүү юм битцсэн байж гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар нэгтлэн үйлчлэгч нь тодорхой хэмжээний ариг сөхтүүлэхэд зүйл хэрэгэлсэн байдаг учраас
маргаан бол аюух гарах магадлал өндөр байдаг. Тэгээд ингээд маргаан үүслээ нөгөө хүн чинь маань тэр хүн нөгөө хүнээ юу яадаг. Чи надаас илүү мөнгө авах гэж орлоо. Нэг шил пиав үлүү бичсэн чи байж гэдэг ч юм уу. Ингээ хоорондоо маргалдаад хоорондоо хилдэж жагаад үйлчлүүлэгч маань одоо жоохон арх согтруулалттай зүйл хэрэгэлсэн үйлчлүүлэгч маань тооны машин ч юм уу. Техникэн дээрээс аль нэгийг намаад шидэх гээд эсвэл цохих гээд далаах ч юм уу. Тэ? Эсвэл худаа айлгаад хан руу тооны машин шиддэг ч юм уу. Ийм хүү тэгээ эсвэл ойрч харж агаад ийм хүү байдлаа гаргавчдаг. Энэ яг энэ тохиолдолд бол камер дээр мэдээж бичигдсэн байдаг. Энэ тохиолдолд танхаан гэмтэрэг болдог. Танхаан гэмтэрэг болно. Тэгээд танхаан гэмтэргүүд болоод яг өнөөгийн амьдрал дээр эхнэр нөхрүүд, найз нөхдүүд хоорондоо айгүйх ингэж холбогддог. Бүлэг болоо явчихдаг. Тэд нар ч мэдээж тооцоогоо хийгээл нэг нь яаж байгаа нэгэнд гарч игээл яасан тооцоогоо энэ мөр надаас одоо илүү мөнгө авах гэдэг юм ингээл. Чи наа тооцоо моцоо зүг болтой энэ тэрэгэл ганц нэгэн дундаас нь хоёр найз зогсчихлоо нэгэн дундаас нь агсгаал тооны машиныг шитгэл далаадаг ч юм уу зүгээр агаараа маа зохикол далаагаал тэгэл энэ бүчин танхаа гэмтэр бүлэг болоо явчихна. 181-ийн 2-ийн 1 2-ийн 5 гэл догшин авирлаач. Ийм шитгэх гэж далаач чинь догшин авирлаж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр чи эн чинь өөрөө хүндэвтэр гэмтэр болоо явчихна. 5 жил хүртэл хугацааны санкцтай ялтаа гэсэн үг шүү дээ. Чанга тэглэмт бүр идэлэгддэг. Ийм гэмтэргүүд сүүлийн үед айгүйх гарч караконы тооцооноос олж ямар нэгэн ресторант ч юм уу өөрсдийн газрууд тооцооноос олж юу яадаг. Эхнэр нөхрүүд маш их очирч байна. Хоорондоо эхнэр мэдээж нэг нь хэрэлж байгаа нөгөөт нь очиод хэрэлдээд тэгээ нөгөө эмэгтэй хүмүүс нь хоорондоо маргалдаа ойлж чаалдаа би энэ луга нэг юм шиддэг ч юм уу. Зарим нь барьцаж авч асгалдаг ч юм уу. Тэгээ нөгөө цагдаа байгуулах шалтгаан чинь камерын шүүждэг. Тэгээ гэрчүүдийн мэдүүлгээд мэдээж олон нийтийн газар болго гэрчүүд маш их байдаг. Тэгээ бүгдийг асуухаар нөгөөдөл нь яг олон нийтийн газар бусдын амгалан байдлаар хардаг тулаад танхаарцсан байдаг байхгүй. Тэгээд энэ одоо ийм гэмт хэрэг байд юм уу? Энэ танхаа ингээд танхаа болчт юм уу гээд тэгээ гайхаад ял аваад явах нь яваад ингээд нийгэмд бол ийм хэрүүд маш их гарч байна. За би энэ дээр нэг асуучих. Яг хоо нөгөө нэг үйлчлүүлэгчд маань яг хоо нэг пиав би илүү захиалцсан байж тээ би нэг захиалаагүй байсан гэж тэрнээс болоод маргаа усж байгаа тий. Гэтэл жишээ болгож нөгөө маргаа усэх нь ер нь бол тэгэхэд тэр нь худлаа ингээ зарим ер нь бол тэр баар үйлчлэгээний зөөгч нар чинь заримдаа ингээд яг жоохон согтуурсан байхад бол илүүгээр биччихдэг юм байлээ шүү дээ. Ер нь бол хараад хахад за гэтэл нөгөө талын буруу байвал яах. Танхаарцсан байтал нөгөө талын буруу яг үннээсээ худлаа захиалаагүй байх чинь захиалцсан байна гэдэг үл яах вэ? Нөгөө тал үнэхээр 100 мянган төгрөг ч юм уу магадгүй 10 мянган төгрөг ч илүү бичсэн байж болно. За. Хэдэн төгрөг ч илүү бичсэн байж болно. Тэр нь цагдаа байгууллага нөгөө аль нэгэн талын гомдлоор ингээд шалгаад тогтоогдсон ч гэсэн тэр бар юу караконы ч гэдэг юм нэг үйлчлэгээний байгууллага тэр техникэн дээр сууж байгаа тэр хүнд ямар нэгэн байдлаар илүү мөнгө ингэж бичсэн гэдэгт нь хариуцлага бол байхгүй шүү дээ. Тийм. Яг зүгээр энэ нөгөө эрүүгийн хэрэг гэдэг дээр ярьж байгаа юм гэхээр зүй эрсний шаардлага гэж ойлголт шүү дээ. Тийм үү? Одоо жишээ нь таны одоо энэ бичигсэн энэ зүйл чи өөр одоо буруу байна ч гэдэг юм уу те. Тэгээд энэ одоо миний хувьд болохоор энэ өөрөө одоо мөнгөнд зөрж ийн гэдэг асуудлаараа шаардлага зүй эрсээр тавих хэрэгтэй гэсэн үг ярьж байна. Тэрээс заавал танхаарахгүй. Тийм өөрөөр хэлбэл энэ чинь олон нийтийн газар тийм үү? Тэгээд хэв журам зөрчиж чинь те. Олон нийтийн амгалан тавь байдлыг алдагдуулж чинь хүч хэрэглэхгүй хүчирлэхээр зандалт хэрэгэлсэн байж болж чинь тийм ээ. Тэгээд ингэ сүрдүүлж чинь гэдэг энэ ойлголтууд нь өөрөө яаж байгаа юм бэ гэхээр тэр хүнд энэ төрлийн бүрэлдэхүүн үүсэх шалтгаан болчихж байгаа. Ерхийдөө хүмүүс маань таны цооцоог илүү бичсэн байлаа гэд тэнд ойрлж чагалж бусдын эд зүйлийг авч тэр одоо баримаж гэдэг ч юм уу те тэр техникэн дээр байгаа хүн лөө шидэх ч юм уу шитгэхээр зангах ч юм уу иймхүү үйлдэлийг бол гарахгүй байвал өөртөө л хэрэгтэй. Тэр хүн тооцоо илүү бичсэн байлаа гэд тэр хүн андуурсан ч гэж болно үнэхээр тэгж санаатаар тэгж бичсэн ч гэж болно тэглээгээд эрүүгийн хуулиар тэр хүнд хариуцлага байхгүй шүү дээ. Тэр хүн өөдөөс нь зүгүүлээд танхаараа юм авч идээд өөдөөс нь зүгүүлээд яг ижлэн үйлдэл гарах юм бол хамтал татагдаад танхаа гэмтэр бүгд танхаагаар зүрсэхтэй явна. Тэрнээс нөгөөх нь илүү мөнгө биччихээ чимээгүй
ямар шүүлт гарахгүй байвал илүү мөнгө бичсэн дээр нь ямар хариуцлага бол байхгүй. Би энэ тодруулаа бүр их энгийн жишээ яриад. Чи одоо гадаад цас орчих тий. За тэгээд замын хөдөлгөөн мэдээж ихсэж чинь тий. За тэгээд мэдээж замын хөдөлгөөний одоо төрөм жом зөрчигдөх ч юм уу тий. Одоо жолооч нар хоорондоо шүргэлцэх ч юм асуудал болдог шүү дээ тий. Тэглээгингүүд манай одоо жолооч нар яадаг вэ гэхээр бууж ирээл ерөөсөө учир зүггүй хэрэлдээл муудалцаал барыг зохицоолтоор хүрээд эхэлдэг. Гэтэл гадаадын одоо жишээнийхээ Европын зарим орнуудын жишээ болгоод ярихад тийм асуудал үүслэх гэхэд ерөөсөө бууж очиж маргалдах шаардлага байхгүй. Зөвхөн машинтай суух хүлээж идэг. Яагаад тэгэхээр мөргсөн ч хин нэгний хин гин буруутай гэдгийг тэр эрх бүхий байгуулга буюу цагдаа л тогтоох хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээд энэ тогтоогцны үндсэн дээр хин гин буруутай гэдэг асуудал яригадаад бусад учруулсан гин хооронгын асуудал буюу тийм охирлын асуудлыг шийдвэрлэх асуудал нь тэр эрх бүхий байгуулга шийдвэр аваад байгаа. Гэтэл тэрний өмнөөс одоо өвчгнөд би ууртай, би завгүй, би ингэж явсан, чи ямар тэнийг ингэж эхлэхээрээ л яаж гинэ? Маргааныг хүртэл өөрчилж ийнэ. Сүүлдээ тэгээ бүр одоон сэх юм болоод ингэж эхлэхээрээ зөвхөн одоо намтай хоёр ослоосоо гадна өөр үд ордог үүсгдэг байгааз. Ер нь яг энтэй л адилхан байхгүй. Зөв. Тэгэхээр ер нь бол аливаа асуудлыг шийдэхдээ тайван, хүлээцтэй, хуцтай байх л хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол ер нь гэмт хэрэгтэл тооцогдох юм байна гэдэг. Тий, ер нь бол уур ухаан хоёр хизээч нэг дор оршдоггүй шүү дээ. Та ухаантай ууралдаг хүмүүс ерөөсөө байхгүй. Ууралж байгаа үед ухаан байхгүй болчтой. Ухаантай үед уур гарахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ухаан хөрөөгөө үед уур гараад идэх байхгүй. Тэгэхээр аливаа зүйлийг жоохон ухаантайгаар, тэ нухацтайгаар, хүлээцтэйгээр хандсан нь өөрөө хождөг юм аа л гэж. Тэгээд ингэснээрээ та хохирно гэсэн үг биш. Та хоньны хохирсон асуудлыг бол тэр хууль журмын дагуу шийдвэрлэснээрээ та харин буруутахгүй байх юм гэсэн л байхгүй. За баярлалаа. За сонсогчдод маань бас яг эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор бас танхаарах болоод бусад хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авсан байхаа гэдэгт бол итгэлтэй байна. За эрүүгийн хэрэг болоод хүний бие, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудлуудаар ярилцлаа. Тэгээд хамтран одоо хамтрагч байгууллага болох Business Love хуулийн фирмийн одоо хоёр оролцсон хөнгөлөгч, хуульч Гамбат болоодаас баяр тавьж маш их баярлалаа. Тэгээд дараа 7 хоногт бас яг энэ өдөр яг ямар асуудлаар хэлэлцэх вэ? Гэр бүл цуслалт. Гэр бүл цуцлалтын асуудлаар. Ер нь бол яг одоо нэгэн дээр гарч байгаа энэ хэрэгцүү маргаан зөрчлүүд байна шүү дээ, тийм ээ. Тэр маргаанууд ер нь дийлэнхтэй ингээд одоо хүмүүсийн одоо нэг зөвлөгөө авах гэж байгаа хандж байгаа зүйлс нь бол их гэр бүлтэй холбоотой асуудал байдаг. Гэр бүл цуцлах асуудал, хүүхдийн тэтгэвч тоолох асуудал, тийм ээ. Хөрөнгийн маргааны асуудал, за хүүхдийн ясрал эдгээс тогтоолох гэж тийм үү, тийм ийм асуудал их байдаг учраас бас энэ нөр нэгдүгээр ийм тохиолдсон хүмүүс зөвлөх, ийм тохиолдохоос өмнө бас яаж өвчин сэргийлэх хэрэгтэй юм, тийм. Энэ талаар бас зөвлөх болно. За маш чухал асуудлын талаар хэлэлцэх юм биш үү сонсогчдоо. Тэгэхээр дараа 7 хоногийн пүрэв гарагийн 17 цаг тэгт минутанд Сувга FM 91.7 радио дээр телефонод харуулаарай гэдгийг хэлье. Ингээ хамтдаа байсан нийт сонсогч та бүхэндээ баярлалаа. Ингээд үргэлжлүүлээ төгжмийн хөтөлбөрөөр хүлээн сонсноо. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио, Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна.